Сайн байцгаана уу? Еврей эцэг эхчүүд өр хүүхдүүдтэй өвлүүлдэг ярианууд цуврал хичээлийнхаа ээлжит дугаараар та бүхэнтэйгээ эргэн уулзж байгаа да. Маш их баяртай байна. Бурхан эзний гайхамшигтай хайр ивэл танаа гэр бүлийн дээр бэлхам дүүрэн байх болтугай. Өнгөрсөн дугаараараа бид хамтдаа еврейчүүдийн амжилтын нууц болох нэгэн чухал үгийг сурсан байгаа. Тэр бол кабана. Энэ нь анхаарлаа хандуулан төвлөрүүлэх, бүх зүрх сэтгэл, бүх хүч чадлаа дайчлан байж аливаа зүйлийг хийх талаар байна. Ялангуяа бид залбирал, хүндэтгэл мөрөглийг ярьсан байгаа. Бид Бурханд хандаж залбирахдаа кабана буюу тэр бүх зүрх сэтгэл, хичээл зүтгэл болон Бурхан руу бүх зүйлээр төвлөрүүлэн байж залбирах талаар ярилцсан байна. Еврейчүүдийн хувьд залбирал гэдэг бол маш чухал байдаг. Тэд залбирлыг хэн нэгэн хүн залбирч байна гэвэл тэр нь газар тэнгэр хоёр хушууга нийлүүлж байна гэж үздэг. Өөрөөр хэлбэл үнсэх залбирал гэдэг бол хүний Бурханыг хайрлах тэр хайрын амьд харилцаа холбоо юм а гэж чухалчилдаг байх нь. За тэгвэл өнөөдрийнхөө дугаараараа бид бас нэгэн чухал сэдвээр ярих гэж байна. Бурханы хайр ба нэгүсэл мөн Бурханы зөвхт шударга байдлын талаар хамтдаа суралцгаая. Митад хадин. Энэ бол Бурханы зөвхт шударга байдлыг илэрхийлсэн үг. Харин митад хара хамим. Энэ бол Бурханы хайр ба нэгүсэл гэсэн утгатай байна. Тэгэхээр энэ чухал хоёр үгийг еврей эцэг эхчүүд хүүхдүүдэд заахдаа Бурхан бол хайр ба нэгүслийн Бурхан юм а. Нөгөө талаас Бурхан зөвхт шударга нэгэн. Тэгээд тэр альва зүйлийг хийхдээ хайр нэгүсэл болон тэр зөвхт шударга байдлаараа хийж үлддэг юм а гэдгийг заадаг юм байна. Тэгэхээр Бурханы гайхамшигтай олон мөн чанаруудын нэг бол яахын аргагүй түүний хайр нэгүсэл, нөгөө талд түүний зөвхт шударга байдал юм. Хэрвээ шилэн аяганд буцалсан халуун усыг хийх юм бол хагардаг. Харин халуун хүйтэн ус хоёрыг хольж хийх юм бол хагардаггүй. Яг тэр буцалсан халуун ус шиг Бурханы хайр нэгүсэл байдаг. Нөгөө талаас тэр мөстэй хүйтэн ус шиг Бурханы зөвхт шударга байдал байгаа юм. Энэ хоёр зүйл нь хоёулаа байдаг учраас энэ дэлхийн ертөнц устдаж сүрхгүйгээр оршин тогтнож байгаамаа гэж еврейчүүд үздэг юм байна. Эхлэл номын 1-р бүлэгдэр Бурханыг Элохим гэж хэлсэн бол Эхлэл номын 2-р бүлэгдэр Хашим Элохим буюу Йехова Бурхан гэж түүнийг хэлсэн ба. Тэгэхээр еврейчүүд яагаад Бурханыг нэрийг хоёр өөрөөр хэлсэн юм бэ гэдгийг ярихдаа яагаад гэвэл Бурханы мөн чанарыг харах юм бол түүнд бас хоёр өөр энэ мөн чанар байгаа юм. За тэгээд еврейчүүд Элохим гэж Бурханы нэрийг дуудахдаа илүү их Бурханы тэр зөвхт шударга байдлыг талаар ярихдаа энэ үгээр нэрлэдэг. Харин Хашим Элохим буюу Йехова Бурхан гэдэг тэр нэрийг хэлэхдээ Бурхан бол хайр нэгүслийн Бурхан юм а гэдгийг илүү их ярьдгаа гэж үздэг юм байна. За тэгвэл митад хадин буюу Бурханы зөвхт шударга байдал мөн митад хара хамим буюу Бурханы хайр нэгүсэл хоёр хэрхэн нэгдэж зохицдгийм бэ гэдэг талаар ярилцгаая. Эцэг эхчүүд үр хүүхдүүдтэй хайртай. Тэм учраас бид үргэлж тэдэнд хайрыг өгдөг. Гэхдээ нөгөө талаас тэд ямар нэгэн буруу зүйл хийх үед бид нар шударга зан чанараар тэдэнд аливаа зэмлэл, шийтгэлийг бид нар бас өгдөг. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд бидний хувьд энэ хайр бас нөгөө талаас тэр шударга байдал хоёрыг хослуулан байж, тийм ээ. Тунгийг нь хэрхэн сайн тааруулах вэ гэж бид үргэлж
боддог байх нь. Тэгвэл энэ хорвоо ертөнцийн нэг талаас Бурхны хайр нэгүсэл, нөгөө талаас Бурхны зөвхт шударга байдал хослон байдаг юм. Еврейчүүд үүнийг тайлбарлахдаа энэ хоёр хоёулаа Бурхны мөн чанар, хоёулаа хослож, зэрэгцэж оршин байдгаа гэж ярьдаг. Үүнийг тайлбарлахдаа тэд нэгэн энэ жишээг авдаг юм байна. За нэгэн хаан байсан, тэр хаанд одоо юм шилэн аяга байсан юм байна. За ингээд шилэн аяганда буцалсан тэр халуун усыг хийх үед аяг нь хагарсан байна. За үүний дараагаар мөстэй хүүтэн усыг хийсэн чинь бас хагарсан. Ингээд хаан тэр час халуун буцлан усыг мөстэй устай хамт хоёуланг нь зэрэг хийх үед аяг нь хагараагүй гэдэг. Тэгвэл яг үүнтэй адилхан хаадын хаан болсон эзэн Бурхан энэ хорвоо ертөнцийг бүтээхдээ, мөн энэ хорвоо ертөнцийг захирахдаа нэг талаас тэр өөрийн хайр нэгүслэлээр, нөгөө талаас өөрийн зөвхт шударга байдлаар тэр бүх зүйлийг хийдэг юм байна. Хэрэг зөвхөн Бурхан хайр нэгүсэл байсан бол хүн төрлөختөн өөрсдийн гим нүгэл алдаа зөрчдгийг ухаарч чадахгүй. Нөгөө талаас Бурхан зөвхөн зөв шударга Бурхан байгаад хүмүүсийг шүүлтийн өмнө аваачих юм бол Бурханы шүүлтийн өмнө зогсож чадах хүн нэгч байхгүй. Энэ хорвоо ертөнцийн амьд үлдэх хүн нэгч байхгүй болно гэж хэлдэг юм байна. Таалмуудад хэлэхдээ Бурхан хүнийг бүтээгээд түүнийг амьдрах амьдралын тэр дүрм журмыг бас түүнд өгсөн. Хэрвээ хүн тэр дүрм журмыг зөрчих юм бол, ямар нэгэн гим нүгэл үлдэх юм бол Бурхан дээр ирээд гимших эрх чөлөөг бас хамтд нь өгсөн юм а гэж ярьдаг юм байна. Талмуд дээр раббинуудын ярьсан яриан дээр үзэх юм бол Бурханы энэ хайр нэгүсэл, тийм ээ, метад харахамим буюу энэ Бурханы хайр нэгүсэл нь Бурханы зөвхт тэр шударга байдал гэдэг зан чанараас арай илүү их дурддагддаг. Өөрөөр хэлбэл арай илүү их энэ зан чанар нь давмгаалсан гэж тайлбарладаг юм байна. Тэгээд Бурхан өөрийн зөв шударга байдлаас болоод дэлхийн ертөнцийг устгаагүй юм а, шийтгээгүй юм. Харин тэр өөрийнхөө хайр нэгүслээсээ болоод энэ дэлхийн ертөнцийг сахин хамгаалж байгаа юм ба гэж ярьдаг. Мөн таалмуудад хүний мөн чанарын талаар ярихдаа хүн бол гимтэй, нүгэлтэй мөн чанартай гэж ярихаас илүүгээр хүний сайн мөн чанарыг, сайн талыг нь илүүх ярьсан байдаг юм байна. Энэ талаар 1000 тэнгэр элч нар хүний талаар үнэлтийг өгөхдөө 99 тэнгэр элч нь хүн бол сайн гэж хэлээд нэг тэнгэр элч нь хүн муу юм а гэж хэлэхэд Бурханы нэгүсэл тэнд оршин байдаг. Эсрэгээр нь 99 тэнгэр элч нар хүний мөн чанар бол нүгэлтэй, бузар, муу юм а гэж хэлээд нэгхэн тэнгэр элч хүнийг сайн гэж хэлсэн ч гэсэн тэнд бас Бурханы нэгүсэл оршин байдаг юм а гэж ярьдаг юм байна. Эцэг эхчүүд бид хүүхдүүдтэй хайртай учраас тэдэнд хайраа өгөхөөс гадна заримдаа буруу зүйл хийхэд тэднийг бид шийтгдэг, бид зэмлдэг. Энэ үедээ ихэнх эцэг эхчүүд хүүхдүүдээсээ илүү зүрх сэтгэлдээ өвддөг. Тэгвэл Бурхан аавч гэсэн яг үүнтэй адилхан биднийг зэмлэж, биднийг шийтгэх үедээ түүний зүрх сэтгэл бас өвдөж, шаналж байдаг юм а гэж өгүүлсэн байна. Шинэ гэрээний Еврей номон дээр Бурхан яг хөвгүүдтэй ханддаг шиг бидэнд ханддаг. Тэгээд эцэг нь сахилгажуулдаггүй хүү гэж байхгүй юм а гэсэн ба. Сургаалт өгсөн номон дээр бас хайр гэж байгаа бол тэр шийтгэл, сахилгажуулт гэдэг зүйл бол заавал байх ёстой гэдгийг өгүүлж байгаа. Тэгэхээр хүмүүс бид нар хүүхдүүдэд тэгж ханддаг шиг Бурхан бас биднийг хайрлаж, нэгүсгэхээс гадна заримдаа биднийг зэмлдэг, заримдаа биднийг сахилгажуулдаг юм а гэдгийг бас эндээс харж болно. Таалмуд дээр бас нэгэн ийм тайлбар байдаг юм байна. Еврейчүүд улаан тэнгисийг гатлан явсан түүхийг та бүхэн санаж байгаа. Бурхан улаан тэнгисийг хоёр хуваах үед еврейчүүд тэрүүгээр гатлан гарсан. Харин тэдний араас тэднийг алхаар хөөж явсан Египтийн морьтой бааtruуд улаан тэнгис живж үхцгээсэн баг.
Энэ үед Бурхны яруу алдрыг тэнгэр элчнэр магтан дуулах үед Бурхан тэдгээр тэнгэр элчийг дуулахаа болоо гэж хэлж гэнэ. Яагаад гэвэл миний бүтээлүүд тэнгисийн ёроолд унсан гэж Бурхан харамссан байна. Нүгэлтний үхэлд Бурхан баярлдаггүй. Еврейчүүд раббинаар энэ Бурхны хайр нэгүсэл болон нөгөө талаас Бурхны зөвхт байдал хоёрын талаар маш их мэтгэлцэж ярилцдаг. Үүний нэг мэтгэлцээнд нь хэрвээ хүн гим хийгээгүй бол Бурхны хайр нэгүсэл гэдэг зүйл хэрэггүй болно. Тэгвэл Бурхны хайр нэгүслийг харуулахын тулд бид гим нүгэл хийх ёстой юм уу? Нөгөө талаас хүмүүс гим хийсэн учраас Бурхны тэр шийтгэл, Бурхны зөвхт байдал гэдэг зүйл нь заавал байх ёстой гэдэг. Ингээд мэтгэлцээд эхэлсэн чинь энэ юу харуулж байгаа вэ? Тэгвэл Бурхны энэ мөн чанар, Бурхны энэ зан чанар чи хоорондоо зөрчилдөд байгаа юм шүү. Энэ хайр болон зөв шударга байдал чинь. Бас нэгэн хаан байсан. Энэ хаан олон алдартай хайр нэгүслэр дүүрэн инэрэнгүй хаан. Нөгөө талаас маш их шудраг хаан байсан байна. За ингээд хаан нэгэн удаа зарлиг гаргасан. Энэ зарлигийг зөрчсөн хүн 100 удаа ташуурдуулах болно гэж. Гэтэл санамсаргүйгээр хааны ээж нь тэр зарлигийг зөрчсөн байна. Энэ үед ард түмэн хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь манай хаан хайр инэрлийн хаан учраас ээжигээ өршөөн уучлана гэж. Харин зарим хүмүүс нь үгүй манай хаан бол үнэнч шудраг хаан учраас хичнээн ээж нь байсан ч гэсэн тэр шийтгэх болно гэж. Ингээд цаг нь болох үед хааны ордны талбай дээр ард түмэн цугласан байсан. Тэр үед хаан зарлиг болгож хааны зарлигийг зөрчсөн учраас гэмт хэрэгтнийг шүүнэ гэж. Ингээд хаан зарлигаа болгосон гэмт хэрэгтэн 100 удаа ташуурдаа гэдэг зарлиг болгосон байна. Хаан ийхүү зарлиг болгосныхаа дараагаар хааныхаа титмийг тавиад хаан суудлаасаа буугаад ээж дээр яваад очсон. Яг нөгөө ташуурдуулах гэж байгаа ээж дээр. Ингээд ээжийг нь модонд хүлээд ташуурдах гэж байсан хаан ээж дээр очиод ээжийг тэрвэрэд авсан баг. Тэрвэрсэн баг. Ингээд хаан нүгэлтнийг гэмт хэрэгтнийг ташуурд гэж хэлсэн. Энэ үед хааны албатнууд ташуурдсан. Өөрөөр хэлбэл хааны ээжийг биш, хааныг өөрийг нь ташуурдсан байна. Эндээс ард түмэн нэг талаас тэр хааныхаа шудраг байдлыг харсан, нөгөө талаас хааныхаа хайр инэрлийг цогт нь харж чадсан байна. Тэгвэл Есүс Христийн загалмай энэ бол Бурхны хайр нэгүсэл болон нөгөө талаас Бурхны зөвхт шудраг байдлыг төгс хослуулж яг тэр загалмаа дээр нэг болон харагдсан тэр гайхамшиг байгаа. Загалмаа гэдэг бол ромчуудын хувьд гэмт хэрэгтнийг шийтгдэг аимшигтай үхэл. Еврейчүүдийн хувьд Бурханд хараагдсан хүн загалмаа дээр цовдлогддог байсан. Тэгвэл Есүс Христ бидний бүх гэм нүгэл, бүх хараал шийтгэлийг өөр дээрээ аваад тэр Бурхны өмнө тэр Бурхны зөвхт шудраг байдлын тэр шудраг шүүхийн тэр шийдвэрийг аваад Есүс Христ загалмаа дээр амиа өгсөн. Нөгөө талаас тэр загалмаа дээр Бурхны хүн төрлөختний төлөө тэр гайхамшигтай төгс хайр нэгүсэл өгөгдсөн юм. Тийм учраас Бурхны хайр нэгүсэл болон зөвхт шудраг байдлыг ойлгохын тулд бид Христийн загалмайг харах учиртай юм. Нүгэлт хүн Бурхан руу эргэж ирэх үедээ түүний нэгүсэл merciful буюу инэрэнгүй нэгүсэнгүй Бурхныг мэдэрдэг юм гэсэн үг байдаг. Боолын худалдаа эрхэлдэг байсан асар их гэм нүгэлтэй Джон Ньютон гэдэг хүн Бурхан дээр эргэж ирээд түүний асар их гэм нүглийг уучлан өршөөсөн Бурхны тэр агуу хайр нэгүслийг зүр сэтгэлдээ мэдрэхтэй Amazing Grace буюу Бурхны агуу гайхамшигт хайр, гайхамшигт нэгүсэл гэдэг дууг бичсэн байдаг.
Ийхүү нүгэлт хүмүүс бид Бурхан дээр эргэн ирэх үед түүний хайр, түүний нэгүслийг улам илүүхээр бид нар мэдэрдэг юм. Библи хэлэхдээ бүх хүмүүс нүгэл үйлдсэн учраас Бурханы алдарт хүрдэггүй. Харин Христ Есүсийн золилтоор дамжуулан Бурханы нэгүслэр үнгүүгээр зөвтгөгдсөн юм а гэж хэлсэн байна. Бурханы зөвхт шударга байдлаар бүх хүмүүс яллагдаж үхэхээс өөр аргагүй гим нүгэлтэй. Харин Бурханы агуу хайр нэгүслэр дамжуулан бид нар бүгдээрээ уучлагдаж аврагдсан юм байна. Энэ бол өнөөдөр бидний үздсэн метад хадин буюу Бурханы зөвхт шударга байдал. Метад харахамин буюу Бурханы хайр ба өршөөл нэгүсэл байна. Ингээд өнөөдрийнхөө хичээлдэр бүгдээрээ хүүхдүүдтэйгээ хамт Бурханы агуу хайрыг бидэнд илэрхийлсэн Ром номын 5 дугаар бүлгийн 8 дугаар ишлэлийг хамтдаа цээжилцгээе. Тийм ээ. Метад хадин буюу зөвхт шударга тэр ариун Бурхан. Метад харахамин буюу хайр нэгүслийн Бурхан. Таныг гайхамшигтай хайраараа нэгүслээрээ хучих болтугай. За ингээд өнөөдрийнхөө хичээлийг та бүхэн хүүхдүүдтэйгээ хамт илүү гүнзгийрүүлэн хуваалцсан ярилцаарай. За бидэнд комент хэсгээр танаа гэрүүл болж байгаа гэрчлэлүүдийг бас хуваалцаасаа гэж хүсэж байна. Видеого та бүхэн шеэр хийж бусдаа хуваалцаарай. Та бүхэндээ баярлалаа. Дараагийн хичээлээрээ иргэн уулзцгаая.